За өнгөрсөн 7 хоногт улсын их хурлд ардчилсан намын бүлэг хуралдаад улсын их хурлд ардчилсан намын бүлгийн дарга Ганбаатыг чөлөөлж шинэ бүлгийн даргаар улсын их хурлын гишүүн цогт гэрлийг бол томилсон. За тус хуралдаанд бол нийт ардчилсан намын 10 гишүүн оролцож 9 гишүүний одоо эрхтэйгээр саналаар улсын их хурлын гишүүн цогт гэрэл улсын их хурлд ардчилсан намын бүлгийн шинэ даргаар бол томилогдсон байгаа. За тухайн өдрөө бол улсын их хурлын даргаад ардчилсан намын бүлгийнхэн даргын мэдээллийг өгсөн байгаа. За тэгвэл улсын их хурлын гишүүн, улсын их хурлын ардчилсан намын бүлгийн дарга Ганбаатын хувьд энэхүү бүлгийн хурлын шийдвэрийг хүчингүй хууль бус гэж үзэж удаа дараас мэдээлэл хийгээд байгаамаа. За тэгвэл улсын их хурлд ардчилсан намын бүлгийн даргын өрөөний маргаан өчигдөр гол сэдэв байлаа. За бид яг одоо улсын их хурлын чуулганы танхимын энэ хэсэгт бол улсын их хурлд ардчилсан намын бүлгийн даргын өрөө байрладаг. Одоогийн байдлаар бол өрөө чоочтой. За өчигдөр улсын их хурлын бүлгийн ардчилсан намын бүлгийн шинэ томилогдсон цогт гэрэл дарга өрөөндөө одоо орох. За нөгөө талаар Ганбаат гишүүн бол оруулахгүй гэдэг ийм нөхцөл байдал үүсээд за өрөөний маргаан бол явагдсан байгаа. За одоо бол өрөө бүхэлдээ цоочтой. За Ганбаат болон цогт гэрэл гишүүн аль аль нь энд өрөөнд бол байрлаагүй. За одоо энд бол бүлгийн даргын нэр хаяг байдаг. Улсын их хурлын гишүүн Ганбаатын нэртэй хаягтайгаар энэ одоо хаяг бол байрласан байна. Тэгэхээр улсын их хурлд ардчилсан намын бүлгийн маргаан бол ийхүү одоо намж маргаантай бүлгийн асуулч юм ийхүү маргаантай байна. За тухайлах юм бол за олонхын саналаар бүлгийн даргыг сольж цогт гэрэл гишүүнийг томилсон гэх боловч за улсын их хурлд ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан Ганбаат гишүүний хувьд үүнийг одоо эсэргүүцэж хууль бос гэж үзэж байгаа юм аа. Энэ юу гэж унш та. За дээдл нь юу гэж. Монгол улсын их хурл, дээр гамд улсын их хурлын гишүүн гэж байна уу? Тэгж бичээсэй нү те. За улсын их хурлын гишүүний одоо албан ажил өрөө бол халдашгүй байх хэвээр. Яагаад гэвэл эхнээсээ л энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд албан тушаа санал ширээгээр бол 8 хэлцэж одоо Монгол улсын үндсэн хуулийн суурьширчмыг алдагдуулсан. Ийм 6 нөхөр байгаа. За тэр нь одоо ардчилсан намаас шийдвэр гараад намаасаа бол гасагдцсан. За тэр шийдвэрийг өчигдөр танилцуулж авах шиг байлаа их юм өгсөн. За нөгөө талаар бол миний эрчинд орцсон картыг энэ улсын их хурлын дарга Зандан Шатар улсын их хурлын гишүүн зогт гэрэл нараас хугалсан, халтсан. Энийг би халдшгүй байдлын дэд хороонд ханднаа.